видео үзүүлж байна. Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ? 1800-ад оны ихэнх үеэс сургуулиуд өнөө цагийн системийн үндэс суурийг тавьж багш нар сурагчдыг номхон дүлгэн аливаа зүйл хүлээцтэй байхыг сургаж эхэлсэн юм. Гэвч энэ сүүл рүүгээ хүүхэд бүрийн онцлог шинж чанарыг нэгэн хэд хүчээр оруулж суралцах арга барилыг юм бохооч эхэлсэн байна. Удалгүй сурагчдын авиас чадвар хичээл зүтгэлийг дүнгээр нөлөө болсон нь их талаараа өрсөлдөх чадварыг сайжруулсан ч нөгөө талаар явцуу сэтгэлийг хөгжүүлж амар амгаар сайн юм авах гэх мэт буруу сэтлүүдийг сурагчдад төрүүлж чадсан байна. Олон улсын стандартад нийцэх A, B, C, D, F гэсэн 5 үнэлгээ байдаг бөгөөд бодит амьдрал дээр A үнэлгээтэй оюутнууд зөвхөн хичээл зүтгэлтүүдийн харин жинхэнэ бүтээлч, бизнес задгай сэтгэлгээтэй хүмүүс C үнэлгээтэй байх нь боломжтой. Тэгвэл тэд яагаад сургууль дотор алтан нэмж байдаг хэрнээ бодит амьдрал дээр хамгийн амжилттай ирээдүйтэй нэгэн болох юм болоо. 1. Тэд тогтсон системд баригддаггүй. Аливаа сургуулийн сургуулийн систем бол нийтээрээ дагаж мөрддөг системийн сүртэй боловч цөөн хүрээлэлтэй мөрддөг явцуу зүйл юм а. Харин C үнэлгээтнүүд түүнийг дэлхийн хэмжээний зүйлээс ялгаж салхан өөрсдийн үзэл баримтлал дээр тулгуурлан гайхалтай зүйлийг сэдэж чаддаг. Харамсалтай нь хайрцагт орсон ихэнх багш нар түүний хичээл зүтгэлийг дутуулан хангалттай дунд өгдөггүй байна. 2. Тэд бол урсгалаараа хөөгчд биш. C дүнтэй оюутан сумагчид бол хин нэгний өмнөөс бодож хичээл хийдэг хүмүүс бишээ. Тэд зөвхөн өөрсдийн төлөөлж хармааж, өөрсдийн харах өнцгөөс маш хурцаар сэтгэж, хэнийгч мухардуулах, гялалзсан хариултыг өгч чаддаг. Сургуулийн хүрээний зарим хүмүүс харин энэ нь таалагддаг байна. 3. Тэд багш нарт таалагдах гэж хичээдэггүй. Хүмүүс рүү байнга найланхайгаар эмэнцэглэгч нэг л хамгийн аюултай гэдгээд байдаг. Амжилтын төлхөөр бол багш гэсэн ойлголт тэдэнд тохиолдоггүй. Энэ нь багшигаа хүндэлдэггүй үл тавдаг гэсэн үг бишээ. Гэвч тэдэнд багшийн үгнээс илүү өөрийн үзэл бодол, зүгчийг зорилго хамгийн чухал байдаг. Өөрийн замаар л явж байж амжилтанд хүрэх гэдэгтээ тэд бат мат итгэж байдагтаа батлан харуулж чаддаг юм. 4. Жижиг зүйл санаа зовдөг бай. Юугүйдэж хэлэхэд зөвхөн дүндээ санаа зовдөг хүмүүс ирээдүйгийн хангалттай сайн төлөвлөж чаддаггүй. Харин илүү том өргөн хүрээгээр сэтгэж түүнийхээ төлөө хэрхэн ажиллахаа мэддэг хүмүүс бол түүндээ анхаарч сатаараад дүн зэрэг ойрын жижиг зүйлсэд санаа зовдоггүй нь олон тайжруулагддаг. Ихэнх хүмүүс сургууль төгсөөд амьдрал эхлэн гэж боддог бол харин цэвэн хүмүүс сургуульд байх явцдаа амьдралаа маш бат бэсвэртэйгээр босгож чаддаг байна. Тэдэнд өөрийн гэсэн амжилтын нууц төлөвлөе. Онц болон дунд дүнтэй оюутнуудын нэг том ялгаа нь дүнгийн төлөө юу жинхэнэ чанарын төлөө юу гэдэг асуудал багшдаг. Онц оюутнууд дүнгээ одоо байгаагаас илүү дээрдүүлэхийн тулд хичээлээ уншиж эрдэм шимжлэгийн хуралд оролцдог бол дунд оюутнууд энэ хичээлийн энэ сэдвүүд бодит амьдрал дээр ингэж хэрэглэгддэг үүний онолыг сураад авчих бол амьдралдаа хэрхэн холбогдох нь хэлбэрхэн мэдчихэж болно гэсэн үгнээс ханддаг хичээ. Бидний хамгийн сайн чаддаг зүйл бол бусдын чанарыг зөвөр ашиглах. Онц оюутнууд бүхэл зүйлийг цэвэр өөрийн гараар хийхийг хичээдэг. Энэ нь мэдээж асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан хүнхэн зүйл. Харин C төвшний оюутнууд бол өөрийнхөө сул талыг нөхцөхөц хэмжээний чадвартай хүмүүсийг хайж болон өөрийгөө хүрээлүүлж дийлдэшгүй том армийг бүрдүүлдэг байна. Ford Motors компани үүсгэн байгуулагч домогт Henry Ford нэгэнтээ миний ширээгээр дүүрэн электрон товчнууд байна. Би хэрвээ зөв тавчаас авч дарах юм бол онилсан байгаа эргэлзээгүй амж чадна. Тийм болохоор би сонголт хийх дуртай ерөнхий мэдлэгийг чухалчилдаг юм шүү дээ хийнэ хэлсэн байдаг. Тэд ганцаарчилж сурахыг илүү үздэг. Тэд ганцаарчилж сурах аялах дуртай. Энэ нь мэдээж тэдэнд 10 жилд сургуульд сураач авч чадахгүй мэдлэгийг олгож нүдийг нь нээж өгдөг учраас бие даах гэдэг үгсийг утгаар нь хэрэгжүүлж чаддаг байна. Тэдэнд альваа хүчилж ойлгуулах бус харин хүслийг нь төлж байж сурах чадна. Хүн бүхэн төгс зүйл дуртай. Харин тэд дургүй. Төгс зүйл гэж хаач үгүй. Нэг хүний хувьд төгс гэж батсан зүйл нөгөө хүний хувьд шал түүхий санагдана. Тэгэхээр төгс хэмээх ойлголт тухайн хүний үзэл бодлого шалтгаалдаг зүйл юм бишээ. Алтан дундаж сурлагчнууд альваа их төгс хийх гэж мэрийдэггүй харин өөрийн багснаар хийж үзээд алдаанаасаа суралцаж төгс төгөлтрлөө ойртохыг хичээдэг байна.
Маш олон тэрбумтнууд ч энэ л замаар явсаар өнөөдрийнхөө өндөрлөгт хүрсэн байдаг. Тийм ч учраас тэд ихэнх сургуулиасаа гарах нь гарч хөөгдөх нь хөгцсөн байдаг гэнэ. Тэд дэмий зүйл ирч хүчээ алддаггүй. Ус Цельсийн 100 градус эзэлдэг. Температурыг ихсгэлээгээд ус илүү эзлэн гэсэн үг биш шүү дээ. Тэд энэ дурмыг ягштал баримталдаг. Ямар ч зүйлээ суралцаж чадна гэдэг тэдний гол баримтлал юм аа. Тэд болж ихэн мөрөөдөгч. Лекцийн цагаар онц сурлагчнууд хамгийн урьдчилж багшийн яриаг анхааралтай сонсон нэгнийхэнгүй бүгдийг нь тэмдэглэж байгаа. Харин дундаж дүнтэй оюутнууд хойхон шиг зайдуу очоод цонхоор ширтэж салхийг мэдэрсэн шигээ сав. Энэ тэдний хувьд ясандаа бясалгал амралт болж чаддаг юм аа. Тэд дотроо өөрийн төлөвлөгөөг боловсруулж байгаад лекцийн цаг болсон гэртээ очиж эрч хүчтэйгээр даалгавраа хийх нь боломжтой. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.